За бүгдэнд нөрөө мэндийг хүргэе. Тэгээд бичлэг хийгээгүй бас нэлээ олон онцлоо. Тэгээд өнөөдрийн бичлэгээр гэх юм бол босон явдал ярих болно. Тэгээд ямар хөө босон явдал ярих вэ гэхээр Японд 2021 онд болсон нэг энэ босон явдлын хувьд гэх юм бол Авамори гэдэг нэртэй Японы мужид болсон хэрэг байгаа. Энэ мужид амьдардаг Миюхара гэдэг нэртэй нэг эмэгтэй талаар би ярих болно. Энэ эмэгтэйгийн хувьд гэх юм бол 27 настай. Анх багаасаа ахуулаад жоохон тийм түргэн ууртай. Багийнхаа ингээд ангийнхаа хүүхдүүдтэй ч юм уу те үеийнхээ найзуудтайгаа ер нь бол Америк маргалдах тийм тохиолдол те ууртай ингэж байх тохиолдол маш их байдаг. Том болоод яг сургуулаа төгсөөд ямар ажил хийж эхэлсэн бэ гэд ширээний хүүхэндээ баар гэж ширээний хүүхэн үйлчлдэг хүүхэн болоод ажил хийсэн байгаа. Тэрхүү ажил хийж байгаа хэвээр нэг баян тийм нэг хөгшин эрэгтэйдэд танилцаад тэр эрэгтэйгээс хүүхэдтэй болсон. Гэхдээ тэр эрэгтэйгийнх нь хувьд гэх юм бол мэдээж хэрэг зүгээр тэр хүүхнээр тэр эмэгтэйгэр бол зүгээр зугаацч байсан. Төд дуудлаггүй нэг хүүхдээ төрүүлчихэд бас нэг худалгүй байжгаад ахаад хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Тэгэхээр тэр нь баян тэр хөгшин эрэгтэйгээс биш өөр нэг эрэгтэйгээс хүүхэдтэй болоод. Тэгэхээр Миюхарагийн хувьд бас нэг гол зүйл байсан. Тэр эмэгтэй яасан бэ гэхээр SNS буюу та бид нар мэдхээр Instagram, Facebook гэдэгтэй адилхан ерөнхийдөө яг онлайн ертөнцид маш их одоо олон дагагчтай од байсан байгаа. Өөрөөр нийлээд царайлаг эмэгтэйгээс гадна онлайн ертөнцид өөрийнхөө одоо постыг оруулах ч байд юм уу тийм ээ. Өөрийнхөө өнөөдөр зургийг оруулаад постыг оруулах гой пост бичих ч байд юм уу тийм. Янз бүрийн тиймэрхүү зүйлийг маш хийдэг байсан. Ерөнхийдөө маш олон дагагчтай, маш алдартай. Тэгээ өөрийнхөө баг одоо өдөр тутмын амьдралаа ч юм уу тийм видео маягаар хүртэл оруулдаг тийм эмэгтэй байсан байгаа. Тэгээ энэ эмэгтэйгийн хувьд хоёр хүүхэдтэй байжгаад бас нэг хоёр хүүхэдтэй К-сан гэдэг нэртэй залуутай танилцсан. К-сангийн хувьд гэх юм бол 30 настай компанид одоо үндсэн ажилтнаа хийдэг тийм залуу байсан байгаа. Тэгээ энэ хоёрын хувьд гэх юм бол хоёр хүүхэдтэй. Тэгээ нийлдээ 4 хүүхэдтэй ингээд нийлж байгаа. Гэр бүл болоод хамт амьдраад гаднаас харахад бол айгүй тийм гоё гэр бүл 100 мөн болохоор байнга одоо далаа явж зугаалдаг тийм ээ. Тэгээ ялангуяа Миюхарагийн хувьд гэх юм бол SNS буюу интернет ертөнцийн од учраас байнгын одоо хүүхдээ харж байгаа байдлаа ч юм уу лайв хийдэг. Тэнгүүд нөө дорн комментэд юу гэж өштэй гэхээр яаж ийм олон хүүхэдтэй байж ийм гоё би хаагаа авч явдаг юм бэ гэдэг ч юм уу тий. Ерөнхийдөө тийм комментэд аваад бичдэг байсан. Тэгээд дээрээс нь амьдарч байгаа гэр бүлийнхээ орчин нөхцөл байдлыг ерөөсөө ямар ч тийм нэг хаалтгүйгээр шууд оруулаад ингээд хийдэг байсан. Өөрсдөө өдөр тутмын амьдлаг тийм гоё болоод нь гэтээ бод байдал дээр шүү дээ. Одоо чинь би видеон дээр ч гэсэндээ би видеон дээр одоо яриагаа бэлдэж байгаад оруулж байгаа. Бас бэлдэж байгаад ч юм уу тухайн одоо ярих гэж байгаа зүйл бэлдэж оруулж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан тэр хүмүүс одоо чихэн видео авч байгаа шүү тийм ээ. Одоо гоё явах хэрэгтэй. Мэдээж хин ч гэсэн өөрийнхөө муухай байдлыг одоо видеон дээр тэнэг байгаа байдлаа харуулахыг бол угаасаа хүсэхгүй шүү дээ тийм үстэй. Тэгээ тэрнтэй адилхан нөхөртөөгөө ингээд гэр бүлээр хамт кино үзсэн. Одоо ингээд ийм хоол хийж, тийм хоол хийж ингээд. Ерхий тэр болгоно ингэж оруулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэг гэвч юу болсон бэ гэхээр яг бод байдал дээр болохоор Миюхарагийн хувьд гэх юм бол архинд амирх дуртай. Ер нь арх ухаан амирх дуртай. Тэгээд нөхрийнх нь хувьд ч гэсэн арх ухах дуртай. Хоёулаа ерөнхийдөө арх ухаараа жоохон тийм агсан ч юм уу жоохон тийм хэрүүл хийх гэдэг жоохон тийм муу талтай. Жоохон онцгүй арх уудаг. Ухаараа л гэж хоорондоо муудалцах гад байдаг. Ийм төлөвтэй хүмүүс байсан юм байна л да. Ялангуяа Миюхара гэдэг эмэгтэйгийн хувьд гэх юм бол маш их төргөө ууртай, тийм цочмог ааштай. Ууртай тэгээд уух болгондоо хоорондоо маргалдаж хэрүүл хийдэг, сүүлдээ зодоо хийдэг болоод тэрнээс болоод Миюхарагийн хувьд бол яасан гэхээр цагдаад мэдгдсэн байгаа байхгүй. Манай одоо нөхөр над одоо гар хүрдэг болсон ингээд арх ухаараа гэд. Тийм цагдаад мэдгэлсэн. Тэгсэн чинь цагдаагийн хувьд гэх юм бол нөхөрт нь ерөнхийдөө сануулга өгсөн байгаа. Энд чинь ингээд цаашдаа даймжрах юм бол ерөнхийдөө хүчрхийлэл болоод цаашдаа ингээд гэмт хэрэглүү орно шүү гэдэг байдлаар сануулга өгсөн. Тэр нь бас нөхөрт нь жон хүн цохилт болж орж ирээд бас тэрнээс олж их хоорондоо бас марагдаг. Тэгээ Миюхарагийн хувьд гэх юм бол бас л нөгөө нэг худлаа нөгөө нэг одоо гэр бүл нь сайхан байгаа мэтээр л нөгөө нэг интернетд өөрийнхөө сошиал ертөнцид лайв аягээл нөгөө видеого цацаал яваалсан. Гэтэл тэгээд нэг өдөр тесэрсэн байгаа. Нөгөө хоёр ч дахиад арих угаа муудалцаад тэр муудалцаад нэтэрэ болсон чинь Миюхарагийн хувьд ерөнхийдөө уур нь маш тесэр нэлээд бас согтсон байжгаад гарт байсан хоол хэрчдэг гутхаа аваад нөхрийнхөө шууд хүзүү хэсэг рүү шууд зооцсон байгаа. Зоогоод нөхөр нь ингээд тэр дор авахаа л да. Миюхарагийн хувьд гэх юм бол тэр тухай тэгсний танхаа дараа жоохон архинд гараад сэрээд би чи юу хийч вэ гэж бодоод тэгээ цагдаараа шууд залгасан байгаа. Нөхрийнхөө ингээд хүзүү рүү утга зоочлоо гэд залгаад тэгээ цагдаа тэр дороо ирээд Миюхарагийн нөхөд мэдээж шүүх рүү явуулт. Нөхрийнхөө нөвдөх юм бол түргий ирж авсан ч гэсэндээ мэдээж хэрэг өвчнөө дийлэг өөд болсон. Тэгээд шүүхөр болоод яваал тэгэл Миюхарагийн хувьд гэх юм бол миний буруугүй гэж бодоод өмгөөлөгч хүртэл авсан. Өмгөөлөгчийн хувьд юу тайлбар өгсөн бэ гэхээр энэ бол аргагүй хамгаалт байсан. Нөхөр нь дайраад
Мю хараа өөрийгөө хамгаалах үүднээсээ хутгаар ингэж одоо яасан гэсэн тийм. Тэгээд хамгийн сүүлд нь яасан бэхээр Мю харагийн хувьд гэх юм бол өөрөө бичлэг хийдэг хүн яг өөрийнхөө утсан дээрээ аллах болсон тэр бичлэгийг авцсан байсан байгаа байхгүй юу? Тэрийг нь цагдаа нар сүүл олж илрүүлээд тэр бичлэгнээс нь харахад бол Мю харааг одоо нөхөр нь зодож дайраад Мю хараа өөрийгөө аргагүй хамгаалтаар нөхөрлөгөө зоосон биш. Мю хараа өөрөө уурлаад ууралж жагаад нөхөрлөгөө шууд утгаар хүзрүү зооцсон. Тийм асуудал болсон. Мю хараад ерөнхийдөө 13 жилийн ял оноосон байдаг. Тэгэхээр энэ хэргийн хувьд бас нэлээд даймжраад 2022 оны 6 сард шийдэгдсэн. 2021 оны 3 сард болсон хэрэг нь 2022 оны 6 сард шийдэгдсэн. Пүлхэн жил гараг ингэж даймжиж ингэж явсан байгаа. Тэгэхээр нийт SNS буюу интернет ертөнцид алдартай байсан тэр царайлаг тэр эмхтэй маань тим хэрэг хийсэн. Яг бодит байдал дээр видеон дээр байдаг шиг байгаагүй байсан байгаа байхгүй юу? Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Видео бол видео хэзээч бодит байдал дээр одоо яг өөрсдийнхөө гоё одоо муухай одоо хэрүүл уруулаа хин чи видеонд бол хийхгүй. Тийм учраас энэ бас нэг тийм одоо олон тохиолддог л бас хэрэгүүдийн нэг л байж таарсан. Энэ хэргийг би онцлог та бүхэн өнөөдөр ярихыг хүслээ. Тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Бас яг сулууг одоо хүртэл байсаар л байх шиг байна. Гэхдээ явна. Ер нь бол засж байгаа. Гэтэл тэгээд бас тийм амархан арилждаг юм байна уу. За тэгээд таалагдсан бол та бүхэн subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.